Энэ бол уран буюу арай зөвөр хэлбэл ураны хүдэр. Дотор нь маш бага хэмжээгээр уран хэмээх цацраг идэх бодис агуулгадж байгаа. Хүсвэл үүний цацрагийн тунг дозиметр хэмээх энэхүү багажаар хэмжиж үзцгээе. Харж байгаачлан ойрт болох тусам цацрагийн тун нь нэмэгдэж байгааг та харсан байх. Тэгэхээр энэ бол жинхнээсээ уран гэсэн үг. 1 грамм уран 235 хэмээх изотопоос гарах энерги нь 3 тонн нүүрснээс ялгарх энергитэй тэнцүү байдаг. Гайхалтай хүчин чадал. Хүн төрөлхтөн цөмийн энергийг ашиглаж чадсан нь шинжлэх ухааны маш том ололт амжилт байсан. Харин монголчууд бид тун удахгүй энэ салбарт хүч үзэх гэж байгаа. Бид ураныг олборлох, мөн боловсруулах үйлдвэртэй болохоор төлөвлөж байна. Бид үүнийг хийхэд бэлэн болсон. Харин олон нийт та бид бэлэн үү? Та ураны талаар хэр мэдэх вэ? Хүсвэл хамтдаа танин мэдцгээе. Үеэлэг системийн 92-т уран байрладаг. Энэ нь уран гэдэг атомын цөмд 92 ширхэг протон байдгийг илэрхийлж байгаа юм. 92 гэдэг бол их тоо. Уран бол хүнд атом. Ийм олон протоныг нэг дор тогтоон барих хэцүү. Протон бол нэмэгц нэгтэй бөө. Харин ижил цэнгүүд яадаг билээ? Бие биеэ түлхдэг шүү дээ. Тэгэхээр цөмдөнд байх протоны тоо ихсэх тусам тухайн атом тогтворгүй болдог. Ийхүү тухайн атом байгалийн зам ёсоор энергийн хувьд тогтвортой төлөвт очихын тулд өөрийнхөө цөмөөс цацаж эхэлдэг. Үүнийг л цацраг идэх гээд байгаа юм. Гэхдээ цацраг идэх гэдэг сэдв рүү орохоос өмнө хамтдаа изотоп гэдэг ойлголтыг мэдэж авах нь зүйтэй. Түрүүн хэлсэнчлэн атомын цөм тогтвортой байвал цацраг ялгаруулахгүй амар тайван байна гэсэндэ гагцхүү энэ тайван байдлыг бий болгоход нейтрон гэдэг цэнэггүй бөмбөс хэрэг болдог. Хэдэн ширхэг протон байна, төдий чиний нейтрон тэдгээрийг тогтвортой байлгахад шаардлагадан. Гэхдээ энэхүү тоо атом томрох тусам нэмэгдэнэ. Жишээ нь 6 протонтой нүүрс төрөгчийн атомыг тогтвортой байлгахад 6 нейтрон хангалттай. Гэтэл уран шиг 92 протонтой атомыг 146 нейтрон арай гэж тогтоон барьдаг. Заримдаа протоны тоон ижилхэн ч гэсэн нейтроны тоон ялгаатай атомуудтай тааралдаж болно. Тэдгээрийг л изотоп гэж нэрлэдэг байгаа юм. Үеэлэг системийн элементүүд олон янзын изотопуудтай байж болох ч тэд тэр бүр байгаль дээр олддоггүй. Учир нь тэдний хагас задралын хугацаа нь ялгаатай байдаг. Энд хагас задрал гэдэг ойлголт шинээр гарч ирлээ. Хагас задрал гэж юу вэ гэвэл энэ нь атомын хувьд амьдралын насыг нь тодорхойлдог зүйл. Яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний цацраг идэвхт атомууд тодорхой хугацаанд яг хагас нь задран хуваагдаж өөр тогтвортой атом болж хувирдаг. Жишээ нь бисмут 214 хэмээх изотопыг авч үзцгээе. Бисмут 214-ийн хагас задралын хугацаа нь 20 минут. Хэрвээ та 10 ширхэг бисмут 214-ийг нэг савнд хийж орхиод 20 минутын дараа нээж үзвэл тэнд ердөө 5 ширхэг бисмут 214 үлдсэн байх болно. Бусд нь задраад хар туглаг гэдэг өөр тогтвортой атом болчихсон гэсэн үг. Тэгэхээр хагас задрал мөн цацраг идэх гэдэг ойлголт байгалийн онцлог юм. Тэрнээс цорын ганц цацраг идэх бодис бол уран бишээ гэсэн үг. Ураны ялгарх онцлог нь юу вэ гэвэл хагас задралын хугацаа нь асар урт. Ойролцоогоор 4.5 тэрбум жилд задардаг. Энэ нь бараг л дэлхийн настай чацуу гэсэн үг. Тийм учраас уран байгаль дээрээс элбэг олддог. Энэ ураны хүдэр цөмийн реакторын түлш болтлоо маш урт замыг туулна. Эхлээд энэ ураны хүдрээс цэвэр ураныг нь ялхан авч боловсруулах хэрэгтэй. Гэхдээ бүх ураныг нь ялхан авсан ч гэсэн тэрний 99% нь уран 238 гэдэг байгалийн изотоп байдаг.
нэг хөвч хүрэхгүй хэсэг нь уран 235 гэдэг изотоп байдаг. Гэтэл цөмийн реакторын түлш болгоход тэрхүү 235 гэдэг изотоп нь хэрэгтэй. Тэгэхээр тэр изотопын агуулмжийг баяжуулах шат дамжлагууд явагдана. Тэгэхээр нэлээд амаргүй процессууд байгаа. Гагцхүү тэр бүх шат дамжлагууд хэрхэн ажилладаг вэ гэдэгтээ удахгүй бид хамтдаа танилцсан. Гэхдээ тэрнээс өмнө бид цацрагийн тухай зарим суур ойлголтуудыг авах хэрэгтэй. Энэ уран гэж элемент яагаад цацраг ялгаруулдаг вэ гэдгийг бид сая ярьсан шүү дээ. Гэхдээ цацраг бүхэн ижилхэн биш. Цацрагийн төрлүүд гэж байдаг. Тэдгээрийн ялгааг харцгаая. Ерөнхийдөө үндсэн 3 төрлийн цацрагалт байдаг. Альфа, бета, гамма. Альфа нь 2 протон ба 2 нейтроноос тогтсон арай том бөмбөс юм. Альфа цацрагаас хамгаалах харьцангуй амархан. Нэг бичгийн цаас байхад л хангалттай. Харин бета цацраг нь нягт багатай материалыг нэвтэлж чадна. Бета цацраг нь электрон эсвэл позитрон зэрэг арай жижиг, гэхдээ арай их энергитэй бөмбөс байдаг. Бета цацрагаас хамгаалахын тулд нэг шил эсвэл нэг хөнгөн цагаан хангалттай. Харин гамма цацраг нь өндөр энергитэй фотон буюу долгион юм. Энэ нь рентген туяа эсвэл гамма туяа байж болно. Үүнээс хамгаалахын тулд хар тугалаг эсвэл бетон зэрэг нягт ихтэй материал хэрэгтэй. Та гайхаж байж магадгүй уран бол цацраг идэвхт бодис. Түүнээс болгоомжлох хэрэгтэй. Гэтэл би энийг ямар ч аюулгүй юм шиг яагаад гартаа бариад байгаа юм бэ? Учир нь аливаа зүйлээс болгоомжлоход анхаарал зохих зүйл бол хэмжээ буюу тун юм. Ямар цацрагад хэр удаан өртвөл аюулгүй вэ гэдгийг бид мэдэж байх нь чухал. Тэрнээс цацраг гэвэл гэрэл хүртэл цацраг шүү дээ. Энэ бол альфа цацрагийн тунг хэмждэг төхөөрөмж, харин энэ бол гамма цацрагийн тунг хэмждэг төхөөрөмж. Танд маш сонирхолтой нэгэн зүйлийг харуулъя. Энэ төхөөрөмж жишээ нь уран ийм ойрхон байхад харж байгаачлан 0.5 микросиверт тунг зааж байна. Гэхдээ энэ ураныг бүр холдуулаад өөр газар аваачаа тавьчих. Өрөөнөөс бүр гаргаа тавьчихсан байгаа. Одоо энэ хавьд өөр ямар нэгэн цацрагийн үсвэр байхгүй гэж хэлж болно. Гэхдээ энэхүү төхөөрөмж тгийг заахгүй байна. Яагаад тэр вэ? Хүсвэл Сүхбаатарын талбай дээр ч очсон, хотоос гараад уулан дээр ч гарсан, ер нь хаач очсон цацрагийн хэмжилт тгийг заахгүй. Учир нь бидний эргэн тойронд буй маш олон зүйлс тодорхой хэмжээний цацраг ялгаруулж байдаг. Зөвхөн уран биш. Бидний идэж хэрглэж буй хоол хүнсэнд хүртэл цацраг идэвх бий. Газрын хөрснөөс ч, гадил жимснээс ч цацраг ялгардаг. Өдөртөө нарнаас, шөндөө сансрын гүнээс бид байнгын цацрагаар бөмбөгдүүлж байдаг. Яаж цацрагаас хамгаалахыг хичээсэн. Хүсвэл хар тугалган хувцас өмсөд далайн гүнд бетонын ханан дотор амьдарсан ч гэсэн энэ төхөөрөмж хизээж тгийг заахгүй. Учир нь бидний бие өөрөөсөө цацраг ялгаруулдаг. Бидний биед кали 40 хэмээх изотоп байдаг. Үе үе гамма цацрагалт хийн. Тэгэхээр ер нь бол цацрагаас бүр мөсөн ангижрах арга байхгүй юм. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн хамгийн чухал нь тун. Энэхүү дозиметр дээр хэмжилтийн нэгж нь зиверт гэж байгаа. Зиверт гэдэг нь юг хэмждэг вэ гэхээр ионжуулагч цацрагийг. Ионжуулагч цацраг гэж юу вэ гэж юу? Атом электрон хэмээх бөмбөсөөр хүрээлэгдсэн байдаг. Сөрөг цэнэгтэй энэхүү бөм нь нэг талаараа атомын цөмийг хамгаалдаг бамбай юм. Гэвч ионжуулагч цацраг энэхүү бамбайг устгах хэмжээний их энергитэй байдаг. Тиймээс ийм цацраг амьд биетийн хувьд эрсдэлтэй. Эрсдэлтэй учраас бид ионжуулагч цацрагийг хэмжих хэрэгтэй. Зиверт гэдэг нэгжээр. Угтаа бүх зүйл цацраг юм. Гэрэл хүртэл цацраг. Та цацрагийн тусламжтайгаар харж байгаа. Яг одоо танд энэхүү нэвтрүүлгийг үзүүлж буй дэлгэцнээс ч бас цацраг ялгарч байгаа. Гэхдээ ионжуулагч биш. Гар утасны сигнал, Bluetooth, Wi-Fi, зурагтын удирдлага, автомашины радиоч бас цацраг. Гэхдээ ионжуулагч биш.
ионжуулагч цацрагийн асуудал нь хэдий хэмжээний энергийг зөөж байгаа вэ гэдэг. За энэхүү утсыг унтраагаад тэгээд цацрагийг нэмжиж үзцгээе. Харж байгаачлан 0.9 микросиверт. 0.8 микросиверт. Одоо харин энэхүү утасны дата, Wi-Fi, Bluetooth нь нээлттэй байна. Мөн дээрэс нь дуудлага хүлээн авч байна. Одоо цацрагийг нэмжиж үзье. Харж байгаачлан зиверт нэгжинд ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Тэгэхээр энэхүү гар утаснаас ионжуулагч цацраг ялгархгүй байна гэсэн үг. Атомын электроныг нь үгүй хийх хэмжээний хүчтэй цацраг ялгарахгүй байна гэсэн үг. Яг л нарны шуурга манай гаригийн соронзон мандлыг нэвтэлж чаддаггүй дээ. Тэрэн шиг. Бид аливаа цацрагийн энергийн хэмжээ мөн ялгааг нь ялгаж ойлгох хэрэгтэй. Гамма болон рентген туяаг радио болон бичил долгионтой андуурдаг хүмүүс цөөнгүй. Энэ нь рентген зураг авахлах болон Bluetooth төхөөрөмж хоёрыг ижилхэн технологи гэж үзэхдээ утга ажил юм. Гэтэл тэр хоёрын дунд үзэгдэх гэрлийн мууж гэж бий. Өөрөөр хэлбэл энэхүү утаснаас ялгарах Bluetooth, Wi-Fi гэх мэт цацрагууд бидний нүдэнд үзэгдэж буй зүйлсээс, жишээлбэл энэ утасны дэлгэцнээс ялгарах гэрлийн цацрагаас илүү энерги багатай гэсэн үг. Тэгэхээр хэрэв та учир шалтгааныг нь ойлгосон бол цаашид утасныхаа цацрагаас айх шаардлагагүй юм байна гэдгийг ухаарсан байхаа гэж найдаж байна. Тэгвэл ионжуулагч болоод ирвэл яах вэ? Амьд биетийн атомуудыг гэмтээж чадна гэсэн үг. Гэхдээ мэдээж тун нь хэд байвал эрүүл мэндэд эрсдэлтэй вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын атомын энерги агентлагийн зүгээс хэрвээ нэг хүн 1 зиверт цацрагт өртөх юм бол 20 тавдарт өртөх эрсдэл нь 5% өсч болно гэж үздэг. Гэхдээ бид 1 зиверт цацрагийн тухай ярьж байна. Харин энэхүү уран хэдэн зиверт ялгаруулж байгааг хамтдаа харцгаая. Харж байгаачлан 0.5 микросиверт орчим цацраг ялгаруулж байна. Тэгэхээр энэ нь 1 зивертийн 2 саяны 1 гэсэн үг. 1 зивертийн 2 саяны 1 гэдэг нь би энэ урааныг ойролцоогоор 2 сая цаг орчим буюу нийт 240 орчим жилийн турш 24/7 өөрөөсөө салгахгүй наалтуулж байж 1 зиверт цацрагт өртнө гэсэн үг. Тэрнээс биш урааны хүдэрт хүрвүү үгүй юу аюулт өртөх асуудал байхгүй. Гэхдээ мэдээж хэрвээ энэхүү урааны хүдрийг нунтаг болгоод амьсгалах эсвэл хоолтойгоо холиод идэх ч юм уу тиймэрхүү тохиолдолд илүү эрсдэлтэй байдал үүсэж болно. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн тун нь бас чухал. Тэгэхээр энэ хүртэлх тайлбарыг сонсоод таны цацрагийг харах онцөг жаахан өөрчлөгдсөн байхаа гэж найдаж байна. Эсвэл хамтдаа энэ асуудлыг арай том зургаар харж харьцуулалт хийцгээе. Нэг хүний хажууд унтах нь гар утасны хажууд унтахаас илүү их ионжуулагч цацрагт өртөх магадлалтай гэдгээс эхлэе. Тэр нь 0.5 микросиверт буюу 1 зивертийг 20 сая хуваасны нэгтэн тэнцэнэ гэсэн үг. Нэг ширхэг банан идэх нь нэг атомын цахилгаан станцаас 80 км-ийн зайтай амьдрахаас илүү цацрагийн нөлөөтэй байна. Сонирхолтой баримт нүүрсний цахилгаан станц нь ердийн нөхцөлд атомын цахилгаан станцаас 3 дахин илүү цацраг ялгаруулдаг. Нэг хүний нэг өдөрт байглаас авдаг дундаж цацрагийн тун 10 микросиверт. Харин 3 цагийн турш онгоцоор нисвэл 40 микросиверт авна. Тэгвэл саяны хэдийг бүгдийг нь нийлүүлвэл 60 микросиверт болно. Гэтэл та чулуу тоосог эсвэл бетоноор хийгдсэн барилгад 1 жил амьдрахад үүнээс илүү цацрагт өртөх юм. Нэг хүний 1 жилийн хугацаанд өртөх дундаж цацрагийн хэмжээ ойролцоогоор 4 миллисиверт байдаг бол цацрагийн орчинд ажилладаг хүний жилд өртөх зөвшөөрөгдсөн тунгийн дэд хэмжээ олон улсад 50 миллисиверт байдаг. Харин Фукушимагийн хориотой бүсэд хэрв 2-7 хонвол 1 миллисиверт авна. Тархины томограф авах бол үүнээс 2 дахин илүү цацрагт өртөнө. Цээжний томограф гэвэл бүр 7 дахин их. Энэ бүгдийг нийлүүлвэл 75 миллисиверт болно.
Фукушимагийн ослын үеэр хамгийн их цацрагт өртсөн 2 ажилчин тус бүр 180 миллисиверт цацрагт өртжээ. Гэтэл энэ нь Япон улсад зөвшөөрөгдсөн стандарт болох 250 миллисивертийн доогуур байгаа юм. Тэгвэл Япон улс яагаад ийм өндөр тунг хүлээн зөвшөөрсөн юм бэ? Учир нь 400 миллисивертээс хэрэв доош бол хорт хавдрын өсөлтийн эрсдлийг яг цацрагаас үүдэлтэй юу үгүй юу гэдгийг тооцоолох боломжгүй байдаг. Харин 1000 миллисиверт буюу 1 сиверт бол эрсдлийн заг. 2 сиверт бол хурц хэлбэрийн цацрагийн хордлогод тооцогдно. Зарим тохиолдолд үхлийн эрсдэлтэй. 4 сиверт бол шууд үхэлд хүргэнэ. Эмчлэгдэх магадлал асар бага. 8 сивертэд өртвөл ямар ч авралгүй. Чернобылийн реактор дэлбэрснээс хойш эхний 10 минутанд эргэн тойрондоо 50 сивертийн цацраг ялгаруулсан гэхээр ямар аюултай гамшиг байсан гэдэг нь төсөөлөлд буух байх. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хар тол бүлдээсэн маш эмгэнэлтэй үйл явдал байсан. Гэхдээ санаа зовлтгүй ийм гамшиг дахиж тохиолдох магадлал бараг л тэг. Гагцхүү зөвхөн энэ гамшигыг эс тооцвол бусад цацрагийн үс үрийг эрсдэлтэй гэж болох тунгийн ямар доор нь байдаг вэ гэдгийг та харсан байх, харьцуулсан байхаа гэж найдаж байна. Бид цацрагийг нарийн ойлгох хэрэгтэй. Хэрэгтэй тал нь юу вэ? Эрсдэлтэй тал нь юу вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Учир нь цөмийн энерги гэдэг нэг талаасаа биднийг төвшин ахиулах технологи. Гэхдээ зохистой байдлаар ашиглахгүй бол ямар хөнөөлтөө вэ гэдэг сургамжийг байгаль бидэнд өөрөө өгсөн. Хүмүүс бид цацрагийг сайн эсвэл муу гэж тодорхойлох нь утгагүй хэрэг юм. Жишээ нь хамгийн хүчтэй цацрагийн үүсвэр болох нарыг та хараа л да. Дэлхий дээрх амьдралыг тэтгдэг, дулаацуулдаг, гэрэлтүүлдэг. Тэгсэн атла арьсны хорт хавдрын хамгийн том шалтгаан болдог. Нарны гэрлийн тусламжтайгаар бид харж чадна. Гэхдээ нар руу шууд харах юм бол нүдийг маань сохолж чадна. Тиймээс нар сайн уу эсвэл муу юу гэдэг ерөнхий тодорхойлтыг хийх хэцүү. Тэрэн шиг цацрагийгч бас хэрхэн зохистой хэрэглэх, тунг нь хэр тааруулахаас бүх зүйл хамаарна. Нөгөө талаас бид цацрагийг судалснараа ертөнц ба байгалыг илүү сайн ойлгож болно. Соёл иргэншлийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй технологиудыг бүтээж болно. Эрчим хүчний хэрэгцээгээ дараагийн шатанд аваачиж болно. Товчхондоо цацраг бол сайн хүмүүсийн гарт сайнаар, муу хүмүүсийн гарт муугаар ашиглагдах боломжтой зүйл юм. Энэхүү нэвтрүүлгээр бид та бүхэнд цацрагийн тухай тодорхой хэмжээний суурь ойлголтыг өгөх гэж хичээлээ. Харин дараагийн дугаар дээр бид ураныг хэрхэн олборлдог вэ гэдгийг яг газар дээр нь очиж судлаад тайлбарлах болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.